Ялангуяа залуучууд энийг уншихад бол яг одоо сүүлийн 2 жилд бид нар одоо энэ карантин гэж ярий да тий. Карантинд гаргаж байгаа шийдвэр тэрний одоо үр дүн хүртэж байгаа хүмүүс бид нар яг л ингээл бүгдийг л харж штэ. Гэтэл энэ дээр тэр бүхний маань бүх алдаа оноо сайн муу тэр бүхнийг маш одоо гоё уран зохиолын хэлээр дамжуулаад илэрхийлсэн байгаа юм л да. За зуны номын өдрүүд өнөөдөр эхэлж байна. За энэ өдрүүдээр бид нар нэлээд олон ном ярих ийм зорилго тавьсан. Өнөөдөр тахал гэдэг номоор эхэлж байна. Тэгэхээр тахал гэдэг номоор эхлэхээр жоо эвгүй юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ энэ ном айгүй чухал. Бид нэр одоо коронад баригдаад бараг 2 жил шахуу болсон энэ сайхан 100 эхэлж байна. Тийм учраас энэ 100 хүмүүс аль болохоор одоо ном тэврээд өдөө гадаа энэ тэнд гацаж энэ тэнд хоригдох одоо байдал үүсэх юм бол ингээд хамгийн түрүүнд бас энэ байдлыг одоо байдал зохицож тэрийг даван туулах тийм л байдлаар бид нэр амьдрч сурах хэрэгтэй юм шиг байна л да. Аль болох зузаан ном авч явуул тий. Аль болох зузаан ном. Тэгээд өнөөдрийн энэ ярилцлаганд Суисаас Чодог Жамц маань оролцож байна. Монцомоос Алтууийг оролцож байна. Ингээ бид нэр Альберт Камюгийн тахал номын тухай ярихаар шийдлээ. Тэгэхээр 100 та нар ер нь яаж шүү өнгөрөө гэж бодож байна. Энэ сайхан 100 эхэлж явах шиг байна. Бороо хор бас их орлоо. Өнөөдрөөс л эхэлж 100 эхэлж гэнэ үл гэж бодогдох юм ба шүү дээ. Тий баяр тэгж ш тэ. 100-аа өнгөрүүлэн би ерөнхийдөө юу яадаг вэ? Их явдаг ус аялдаг газруудаар. Тэ нэг тэмдэглэл юм бичдэг байсан аахгүй. Тэгээд өнгөрсөн жил чинь би бас нөгөө тайгар руу бүр 100 тайга маяг руу явжсэн. Их бороо хор ихтэй. Тэгээд энэ жил бас тэгэл 100-аа эхлүүлнэ гэл сайхан ажиллаа дуусгачихвал хөдөө очиж ламармаар байна. Тэгээ бүр утас шүрмэсгүй тий. Уг нь тэгвэл гайгүй л байна. Тэгээ сайхан юм бичвэл бас тий. Зүгээр суухгүй ч бас юм бичнэ бодно. Тэгээ бүр нэг утас шүрмэс байхгүй бүх юм байхгүй шууд хөдөө хонь мөн дээр очиж сайхан. Тэгжил 100-ыг нэг өнгөрөөмөр шүү дээ тий. Тэмхүү айгүйх бодогдож байна тий. Ямартай их. Үгүй унаач байсан хүүхэд шүү дээ. Ямар хүүхэд? Унаач байсан хүүхэд шүү дээ. Урдан морины унаач байсан тий. Тэгж бодмоор. Тий, харин хүмүүс тэгж боддгүй. За миний хувьд бас адилхан одоо яг 100-ны амралт эхлэх гэж байна. Тэгээд энэ хугацаанд бол бас яаж жоохон үр бүтээлтэй өнгөрөөж намайг угтах вэ гэдэг бол бас нэг толгойн өвчин байдаг. Одоо хэрвээ ном уншихгүй ч юм уу хөдөө гадаа жоохон дил сул яваад ирвэл бас нэг онцгой тий. Тэгэхээр харахгүй бас түрүүний хоньяа хийлдэг шиг байгальд гараад энэ жоохон орчны нуур амьсгал чимээнээс ангид бас ном бариад суух арай бас нэг өөр шүү. Бас арай нэг өөр мэдрэмж, арай нэг өөр сэрхүү бас байгаад идэг. Тэгэхээр энэ 100-ны номтой өдрүүд номыг 100-ыг номтой өнгөрүүлнэ гэдэг бол яа харахгүй бидний өдөр тутмын ажлын бас нэг хэсэгтэй л адилхан тийм чухал бас үйл хэрэгэл гэж боддог шүү дээ. Ном бол одоо нэг тийм соёлын бараа биш. Ном бол өдөр тутмын хэрэглээ бэрхшээлийг даван туулах тийм ээ. Бас аж жаргалыг хамт өнгөрөх ер нь янз бүрийн байдлаар бид нар номтой ингээд амьдрна гэдэг бол орчин үеийн хүмүүсийн шинэ соёл, шинэ амьдралын хэв маяг гэдэг утгаар л бид нэр бас энэ ажлыг ярьж өргөх гээд байгаа юм л да. Тий. За номоо ярьж эхлэе. Тэгэхээр энэ номын эхэнд нэг бичсэн абзацыг би нэг хэлчихье. Дэндүү тэнийг явдал шүү дээ гэлцдэг. Нээрэнч дэндүү тэнийг явдал мөнөөс мөн боловч урд удаан үргэлжлэхэд саад болдоггүй. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний сайн сайханд итгэдэг хүмүүнлэх үзэлтнүүд тул гай зовлонд итгэдэггүй. Гай зовлон хүмүүст зориулагдаагүй.
Тийм ч учраас бодиттой бус хар дарсан зүүд мэт үзэгдээд өнгөрөх зүйл хэмээн үзэх ажгүй. Гэвч тэр муухай зүүд үзэгдээд л өнгөрөх аз тэр бүр тохиохгүй бөгөөд нэг хар дарсан зүүднээс нөгөө хар дарсан зүүд рүү хүмүүс өхөж өргөдөн тэр тусмаа гай зовлон урьдчилан хардаггүй мөнөөх хүмүүнлэг үзэлтнүүд хамгийн түрүүнд талиж одондоо гэж. Ингэж энэ зохиол эхэлдэг. Хамгийн ихэнд энэ талаар ярил бас бидний өнөөдрийн амьдралд их ойрхон гэж ойлгогдож байна. Тэг ерөнхийдөө бидний өнөөгийн амьдралтай ер нь их юунууд асуудлууд нь айгүй яг хутгалж байгаа юм л да. Яг тахлаа. Жишээ нь одоо ингээд яг ингээд уншаад явангууд яг одоо энэ цаг үеэ ингээд яг мэдрээд байгаа байхгүй. Айгүй нэрээ тийм штэ, ийм штэ гэх. Тэгээ нэг энэ хотын яг ингээд одоо би ерөнхийдөө манай үеийн яг ийм залуучууд энэ номыг айгүй гоё уншаасаа гэж бодож байна. Яг хэрэгтэй. Яг өөрсдөө шууд угаасаа барайл суугаад яг уншвал яг л мэдэрнэ. Одоо чи нэг жоохгүй тахал бол одоо ингээд тийм өвчин зовлон иймэрхүү ингээд болж л байдаг. А гэхдээ энэс үлдсэн бид нар сурамжтай үлдэх нийгэм ингээд бүгдээрээ ийм цалгаар назгаа тийм байдалд ингээд алгуурхаа автж байна нийгэм ерөөсөө. Энэ л хамгийн юу. Тэгээ яг энэ бол биднэрт яг тийм адилхан байгаа хөө. Одоо хөл хоройн бүгдээрээ гэртээ тэгээд юмаа хийж чадхаа болцсон сүулдэ тэр одоо залхуурл гэдэг юм алгуурхаа автаад ингээд яваад байгаа хөө. Тэр мэрийгээ ингээд өөрөө ингээд номноос уншаад хүн чи харахаар нэрээ би тэгээд байгаа шүү болиё гэж бодох. Тим одоо юм ингээд залуучуудад айгүй их тийм төрхөөр байгаа хөөхгүй энэ ном бол юу. Тийм тэгээд саяны өгүүлбэр бол яхаарахгүй бас зохиолын шигтгэе өгүүлбэрийн нэг л дээ. Тэгээ нөө дайм болоход хүмүүс эсэргүүцдэг мөртлөө болоод эхлэхээр нь дасан зогсчдөг гэж те. Зогсчдөг. Тэгэхээр энэ маань нөгөө энэ Камюгийн бас энэ зохиолын гол санаа бас энд байх шиг байгаа юм. Хүн төрөлхтний түүх, энэ нийгмийн хөгжил бол ингээд яг үнэндээ хүний энэ оюун ухаанаас бол ангид зохион байгуулагдаад ч юм уу бүтээгдээд яваад байдаг. Гэтэл хүн бол тэр дотор нөгөө хүмүүнлэг байдлаараа гэдэг шиг итгээд, найдаад, магадгүй зарим тохиолдолд анзаарахгүйгээр ингээд тэр дотор аж төрөөд байдаг. Гэтэл яг нөгөө хүсээгүй зүйл нь ч юм уу те нөгөө хизээч өөртөө муу муухай хүсэж байгаагүй хүмүүс нь тэр зүйл нь тулгараад ирэнгүүт бас яг учраа олохгүй хэсэг азанж агаад дахиад л нөгөө зам мөр рүүгээ жигдрээл яваадаг гэж. Тэгэхээр энийг Камю магадгүй зөвхөн тахал гэдэг нэрэн дор бас их олон яг тутах шингээсэн юм шиг байгаа юм л да. Одоо бид гурав ингэж бодож байна л да. Саяраас асуумаар байна. Одоо тахал гэдэг үгний цаана зөвхөн одоо өвчин зовлон хэлээгүй. Энэ нэрний цаана бол те. Энд нэрний цаана тэр өвчин зовлонгуудын цаана бас хүний энэ оршин байхуйтай холбоотой хичнээн давхар юм тэмтэй зүйрлэшгүйгээр юм дахлын одоо уг үндсүүд урган гарч ирж байна гэдэг ийм санаа бас байх шиг байгаа. Аливааг дэндүү удаан хүлээхээр хүн сүулдэ юу ч хүлээхэ болдог гэж. Манай хотынхан ирээдүг огоорон амьдрах боллоо. Саяын яриа одоо дуусахаас өмнө ер нь одоо энэ дасан зохицох чадвар биднэрт угаасаа их байдаг. За тэгээд дээрээс нь хүмүүсийн ярих дуртай зүйл бол өөдрөг байцгаая. Өөдрөг л байвал одоо болоод байна. Ер нь өөдрөг байвал бүхий бүтчихнэ гэсэн ийм ойлголт байдаг. Тэгээ сая энэ одоо абзацанд юу гэж байна вэ гэхээр ерөнхийдөө хүмүүс нэг тийм сайхан юм бодоод байвал амьдрал бүтчихдэг гэдэг ийм ойлголтоор тун олон хүн амьдралд ханддаг. Тэгээ юм өөрөө ингээд өөрийгөө гисгээгээд сайхан болчдөг гэж итгэдэг. Тэрийг би энэ одоо өгүүлбэрээр хэлсэн болов. Тэр нэрээ тийм юм уу? Бид нар яах ёстой юм? Бид нар ер нь бол байгаль дэлхий бол өөрийгөө цэвэрлээд, өөрийгөө гисгээгээд ингээ шинжлэхтэй явцдаг. А гэтэл нийгэм бол байгальтай адилхан биш. Нийгэм бол хүний хүчээр. Хүн бол ерөөсөө санаа амар байж болохгүй. Цаг үргэлж нураад унчихвээ, болохоо байчихвээ гэж зовниж санаа зовж тэрийг анхаарч байх ёстой юм шиг байна. Хүн ямагт хүсэж тэмүүлж заримдаа гартаа атгаж чаддаг зүйл гэж хорвоод хэрэг байдаг бол тэр нь хэн нэгэн хүний халуун дотн ээнэгшил. Үүнийг тэд одоо мэддэг боллоо. Зохиолч өөрөө одоо өөрийнх нь хувь хүн ч гэсэндээ зохиол бүтээлүүд нь гэсэндээ надад тийм маш харизматай санагддаг. Тэгэхээр үзэл санаанд нь ч тийм үү би юм үнэхээр их дуртай. Бусад зохиолуудын ч гэсэндээ бас уншиж ирсэн. Тэгээд яг энэ зохиолоор
ерөөсөө л тахал гэж өвчин тэр нь барыг азаарч юм шиг биднэрт яг ингээд энэ дэлхийд дахин ингээд нүүрлэлж байгаа. Тэнгүүд биднэрт чинь маш олон юмыг ойлгуулчлаа шүү дээ. Бид нэр эмгцэгцтэй байх ёстой ч гэдэг юм уу те. Бидний яг ингээд өдөр тутмын бидний үн цэнтэй амьдрал гэдэг зүйл бол яг үнэндээ ингээд нэг юм бидний өөрөө ч анзаараагүй байхад ингээд баг-багаар алгуурхнаар ингээд бидний амьдралд орж ирээд ингээд нэг бугшаад эхэлчихэж байгаа тий бидний эрх чөлөөнд ингээд баг-багаар хумслаад бидний үг дууг баг-багаар хаагаад цаашлаад ингээд бидний амьдрах нийгэм хамаг юмд ингээд бүр нэг мэдсэн чинь нэг өглөөс ирсэн чинь л ингээд чиний хамаг үнд зүйл чинь байхгүй болсон ямар ч эрх чөлөөгүй болсон ч гэдэг юм уу тий ямар нэг байдлаар чамд ингээд дайсагнж занал хийж байгаа энэ үзэл хоёрыг ингээд тахал өвчнөөр зүүрлж байгаа. Тэгээд тэр зүүрлэл нь бол үнэхээр гайхалтай нүдэ олцсон зүүрлэл юм шиг надад санагдсан. Тэгээд дээрэс нь ахаад яг энэ тахал өвчин жинхэнэ утгаараа ингээд дэлхийд даяар ингээд нүүрлсэн байхад энэ зохиолыг уншихад бол нэрнгээсээ өстө үнэхээр зүгээр л нэг ном унших биш зүгээр ингээд мэдгүй хорвоо ертөнцийн амьдралыг ингээ баргалж эргэцүүлж юу илээгээ бодцоод манай нийгэмд ч гэсэндээ юу болоод байгаа вэ те өнөөдөр залуучууд юмны төлөө тэмцээд идэг үлээ бидний үнд зүйл гэдэг чи яг юу вэ тэгтээ бас ахаад бид нартай зэрэгцэж орж байгаа хамт алхаж байгаа хүмүүс донд ямар нэгэн байдлаар тахлыг одоо өдөөн одоо хатгаж ч гэдэг юм уу те эсвэл одоо сайшааж дэмжиж те эсвэл ямар нэгэн байдлаар тэрнтэй наймаалцаж тэ хамтарч ажиллаж байгаа энэ одоо ингээд маш олон нийгэмд өрнөж байгаа зүйлсүүд биш тэ айлч улсад өрнөдөг тийм зүйлүүдийг энэ зохиол дотор бас оруулсан. Тэр нь уулаасаа зохиолынх нь үзэл санаа гол цаад утга нь. Тэгэхээр ингээд биднэрт яг халдварт өвчнөдөө цар тахал гэдэг өвчнөөр бидний одоо яг л энэ улс орны тусгаар тогтнолч гэдэг юм уу те биднэрт ямар нэгэн байдлаар тарангуул занал хийлж байгаа ямар нэгэн үзэл санаа яг тахал шиг ингэж явдаг шүү. Улс төрийн амьдралд ялангуяа гэдэг зүйлийг ойлгуулад байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ энэ нэг одоо үе үеийн л зохиолчдын л одоо тэр том туйл юунуудын л санаа л та тахал дээр бас нэг гарч ирж байгаа тэр санаа нийгэм ингээд эхлээ ерөөсөө хөл толгоогоо алддаг. Замбраагүй болдог. Буцаад эргээд хэвэндээ ордог. Буцаалт хөл толгоогоо алдна. Одоо нөө мастер Маргарита хоёр шиг те Волонд ирээ бахан сүтгчээс тэрэн шиг одоо хомоор шиг бяа хөвлөх шиг те энэ соёл иргэншил устдаа тэндээс дахиад соёл иргэншил үүсдэг гэдэгтээ яг адилхан одоо тийм санаа нийгэм ингээд өөрчлөгч яадаг, хувьсч яадаг. Гэхдээ ингээд бүр замбраагүй ингэж болж идэг. Тэгээ эргээд хэвэндээ ордог. Эргээд л яаж ийм нөгөө гол одоо философи санаа нь бол тэр явдаг хөөхгүй. Бүх зохиол хийх юм байна. Өөрөө өөрийнхөө дотоод явахаар биш хүний хүчээр. Тий хүний хүчээр. Өөрөө хүсэж тэмүүлж зориг тавьж өрнөхөөс биш аяндаа их өөрчлөгдөж өөрчлөгдөж шүү дээ. Тэр бол биш. Тийм тэр бол биш юм. Тийм тэгээд одоо энэ маань 47 оны ар маань шүү дээ. Тэгээд одоо бид нар бас л төсөөлөөгүй л байсан байх. Одоо ингээд 2020 онд энэ ар маань дэлхийн даяар бестселлер болтолтод дахиж одоо уншиж дахиж эргэж харна гэж бас төсөөлөөгүй л байх те. Бас л гинти явдал болж байгаа байхгүй юу? Хэрвээ тахал болоогүй бол энэ зохиолыг хүн унших уу? Бид нар унших уу? Яг дахиж ингэ сэргээж мэдэхгүй. Яг энэ 70 сар хэцүү баг. Тахал болохоор маш олон оронд энэ зохиолыг бушуухан одоо дахин орчуулаад дахин шинжилгээ гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр яа харахгүй ном зохиол сэдв бол бид нэр тухайн үед унших сэдвүүд гэж байх шиг байна тий. Тэгэхээр энэ бол бидний яа харахгүй тухайн үед одоо яг ийм цар тахалтай үед бидний өдөр тутмын амьдралдаа ийм амьдрал яг энэ зохиол шиг өрнөж байгаа үед энэ зохиолыг унших юм бол хамаагүй их ойр байх юм байна. Дээрэс нь үнэхээр бид нэр зүгээр бухимдал яваад байгаа боловч бас эргцүүлэхгүй байна те. Яг ингээд жоохон ингээд энэ захал гэдэг зүйлээ энд байлгаад өөрсдөө жоохон ингээд холдоод тэ тэрийг ингээд харж чадахгүй л байгаад байна л да өдөр тутамдаа нэрвтэй стресслээд яг тийч харах боломжийг энэ зохиол олгосон гэж санагдсан. Яг л би өмнө нь уншихад би надад ерөөсөө тийм одоо ингээд карантин би баргалж Францаар одоо карантин конфинмон гэж хэлдэг. Тэгээд конфинмон гэдэг үгч баргалж мэдэхгүй байсан. Одоо ч чи баргалж өдөрт хэдэн удаа хэлдэг үгний маныг олцсон. Тэгээд ингээд шаал өөр бидний мэдэхгүй байсан амьдрал. Тэгсэн чинь энэ нь болохоор яг
халдварт өвчин гэж анх одоо ингээ шинээр ингэж гарч ирж байгаа боловч арай ингээд бидний ингээл одоо ээж аавын тий ингээл бидний өмнөх үеийнхний амьдарч исэн нийгэмд ч гэсэндээ тахалчин яг халдварт өвчин биш байдлаар ингээд тий байж исэн юм биш үсттэй аль хэзээ ороод ирсэн байсан юм биш үсттэй тий тэр одоо яг зохиол дээр гарахад анх ингээд гинтхэн хинч мэдэггүйсэн чинь бахан харахнууд ингээд гудамжаар гүйлдээл тэгэл учир нь мэддэхгүй нөгөө амнаас нь цус гараад тэр харахнууд ингээд хаасайг үхэл нэг мэдсэн чинь тэр хот орон хот тэр чигээрээ баргалж үхсэн харахнуудын ингээд цогцонд булагтаал тэгэл гайхаал зарим нь ингээд хүмүүс учрыг нь олж амжаагүй байтал гинтхэн нөгөөх нь тахал байсан байж таарал тий. Тэгэл хүмүүс ингээл сандраал өмөл яхаа мэдхгүй болоод бүгд хоригдоод ингэж эхэлж байгаа хгүй юу. Тэгээ энэ бол яг тахал тарах тий тахалд үүсч болох нэг процессыг харуулж байгаа боловч хийсвэр утгаараач гэдэг юм уу эсвэл бүр эсрэгээр амар бодит утгаараач байж болно тий амьдрал дээр яг л ийм байдлаар нэг нийгэмд те нэг тухайн улсад ч гэдэм үү үзэл санааны ямар нэгэн тийм суртал ухуулах ч гэдэм үү те тийм зүйл ингэж орж ирд юм шүү дээ. Тэгээд тэрнтэй ингээд бид нар тэрийг мэдхгүй ингээд яваад идэг те мэдхгүй явж итэл бүр ингээд тэрийг ойлгоцсон аль хэзээний мэдчихсэн бүр төлөвлөсөн байсан хүмүүс эднэртэй наймаалцсан байсан хүмүүс тэрнээс ингээд завшаад те тэгээ энгийн хүмүүс нөгөөтийг ингээд мэдхгүй бидний нийгэм амьдрал инээтэрэгээд нийгмээ ингээд шүүмжлээ яваад исэн чинь яг үнэндээ тийм тахал байсан байвал яах вэ гэдэг юм уу те гих мэдээ Хүмүүр дахлын халдварт хийж явдгийг би одоо тов тодорхой мэднэ. Яагаад гэвэл энэ хороод үүнээс ангид хүн нэгч бүр ганц ч болов байхгүй. Тэгээ сайн бүтээл ингээд юм бол нийгэм болгонтой холбогдож байж гэнэ гэдэг чинь одоо энэ л байгаа. Тий одоо бараг 100 жилийн өмнө болчихж штэ. Тэгсэн мөртлөө энэ тахал бол ерөөсөө хүн төрөлхтний нэг түгээмэлийн оршихуун асуудлуудыг одоо хөндөсөн учраас цаг үе болгонд амьдраад байгаа байхгүй юу. Одоо ингээд нээгэл уншингууд яг одоо сүүлийн 2 жилийн манай нийгмийн цар тахалтаа тэмцэж байгаа амьдрал тэрний алдаа оноо бүр ингээд тэр чигээрээ дүр зураг ингээд зурагдж байгаа байхгүй нүдэн дээр зарим дөрүүд хүртэл ингээд харагдаал нэг сэтгүүлчийн дүрч харагдаж байх шиг нэг улс төрчийн дүрч харагдаж байх шиг тий гэх мэтлэнгээр тий ламнар байна гэд нийгмийн янз бүрийн төлөөллүүд гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээ чи одоо ингээл зарим нь одоо шашны армаа ч юм уу тэр гэж мэгэл тий одоо ламынхын юу илтгэл мэлтгэл юуг нь сонсоор хүмүүс тэгээд байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг бүх юм нь байгаа байхгүй. Хүний тухай асуудал одоо тэгээ сэтгэл санааны одоо надад хамгийн гоё таалагдсан нь юу вэ? Энэ эр зориг гэдэг асуудлыг маш гоё ханд. Эр зориг гэдэг чинь нэрээ хүн хүндээ итгэх хүн хүнээ хайрлах тийм одоо үнэнч зан чанарын илэрхийлэл юм ба шүү дээ эр зориг гэдэг чинь. Тэрээс зүгээр би зоригтой гэдэг хүнтэй очиж шанаадаа зодтолтоод байх тийм асуудал биш байгаа байхгүй. Маш гоё тийм хүн хүндээ итгэх хайрлах. Тэрийг болохоор нөгөө нэг манай нэг хэм билээ дээ одоо нөгөө явах гээд. Тэгээс үлдээ болоо би та нартай цуг үлдээгээд нөгөө үлдчихдэг штэ. Үнэнч байгаа байхгүй. Цаанаасаа нэг дотор юм дийлээ те. Хайртай эмхтэр үг нөгөө нэг явахгүй болчдөг. Тийм яг тэрний дүрээр ингээ гоё эр зоригийн асуудлыг хүндж гаргаж ирж байгаа байхгүй. Пап ламын асуудлаар одоо нэг христийн дээр шашин машины асуудлыг те ламын юугаар тийч сүулт нь нөгөө нэг хүүхэд өгснээ дараа ихтгэл тавьдаг штэ. Өөрөө. Тэр бол амар ихтгэл те. Гэхдээ тахалтай цэмцэх цор ганц зэвсэгэл үнэн шудраг байх явдал юм шүү. Тэгвэл үнэн шудраг байх гэж яг юу гэлдэг юм бэ хэмээн Рамберг гівгинт нухацтай асуулаа. Ерөнхийд нь юу гэж томьёолохыг би хэлж мэдэхгүй. Миний хувьд бол үнэн шудраг байна гэдэг бол хариуцсан ажиллаа хийж гүйцэтгэх. Зохиол дээр бол үнэхээр тэ за хайр дурлалын түүх, үнэ хөрлийн түүх, худал хуурмаг байдал, тэ наана гой төрхтэй, бурхан шиг төрхтэй цаанаа чөтгөр шиг хүмүүс, эсвэл бүр тэр ингээд хүмүүс ингээд тахалд нэрвэгдээд тэр хот баргалж ингээд бүхэл бүтэн сүрхнөө гэж яхад тэр бүр харин чисэргээрээ баяр жаргалтай явж байгаа хүмүүс. Тэгээд зүгээр л тэр ингээд тэр тахалтай ингээд үнэхээр өдөр шүнгүү тэмцэж байгаа тэр Рио эмч маань нөгөө найз таруутайгаа хамт ингээд яг нэг тэмсэг гардаг байхгүй юу хоёлаа ингээд үнэхээр нэг тий андгаа тангараг өргөөд хоёлаа ингээд энийгээ тэмдэглэе хоёлаа яаж тэ энэ гой нөхөрлөө тэмдэглэх үгээд тэгээд тэр яг ингээд шүн тэр далайд очиж сэлдэг тэр хэсэг бол үнэхээр гайхалтай. Камюгийн бусад зохиол бүтээлүүдийг Чойдог Жамс нэлээд судалсан гэж би сонссон. Тэгэхээр магистр хамгаалсан биз дээ. Тэгэхээр энэ дээр
жирийн амьдрал хамгийн энгийн амьдрал дотор хамгийн агуу юм байна гэсэн ийм санааг Камио амьдрал бүтээлдээ бас энэ зохиол бүтээлдээ тусгаж өгдөг юм шиг байна. Тэгээ энэ талаар бас яхан дэлгэрүүлээ зохиолчийн тухай ярил бас зүгээр юм болов. Тийм тэгээ Камио маань одоо Камиогийн хамгийн гол бүтээлүүд чинь 42 оноос хойш гэдэг чинь яг л нэг дэлхийн 2 дугаар дайны өмнө дараахан одоо ингээд цуваагаараа гарсан. Тэгээд ерөөс анхныхаа тэр Сизифийн тухайд омгоос хахгуулаад шууган дэгдээгээд эхэлсэн. Ямар одоо сонин юм өгүүлэмжтэй тэгсэн мөртлөө ингээд цаана насрын гүн хан шингч гисэн тий. Тэгээд яагаад ийм одоо Бисопийн зохиолч юм шиг талаас нь харахаа нөгөө талаас нь харахаар энэ түүхийн зохиолч юм шиг тэгсэн мөртлөө энэ дотор нөгөө уран зохиолын гоё нөгөө хурц илэрхийллүүд нөгөө амт жимттэй гоё төсөллүүд нь давхар яваад байдаг. Тэгээд Камиогийн хувьд ярихад бол нөгөө зохиолчийнх нь энэ маань өөрөө Бисопч сэтгүүлч одоо хүн байж байгаа. Өөрийнх нь үзэл санааных нь онцлогийг бас хамгийн түрүүнд ярих хэрэгтэй гэж бодож байна л да. Манай хүн бол тэр оршин байхын гүн хан гэж бид нар хэлээд байгаа тэр экзистенциализм мин одоо зарчмыг одоо баримтлагч гэх юм уу түүгээр одоо бүтээл тойруулаа голчлон одоо тойруулж бүтээдэг. Тэгээ тэр маань яг ямар утгаартай юм гэхээр түрүүн таны хэлдэг шиг ерөөсөө энэ хүний аж төрхөөс гадна хүүхэн өөрөө хувьдаа оршин байх уу гэдэг. Хүний энэ ухамсарын хүний энэ ухамсарын ах уу гэдэг юм нь өөрөө юу байдаг юм бэ? Энийг бид нар ер нь бодож үздэг юм уу? Хүн энэ оюун санаагаа ер нь хэр шинжилдэг юм бэ? Яг өөрийнхөө оюун санаа хэр шинжилдэг юм бэ? Гэдэг рүү хандаж тэгээд энэ амьдралын одоо энэ түгээмэл зүй тогтол одоо мөн чанарын эсрэг хүний энэ өөрийн оршихуйн утга учир яг юу байлж таарах нь вэ? Ялангуяа энэ нөгөө дэлхийн дээр том дайн дэгдээд энэ хямралын үед бол нөгөө хүмүүсийн нөгөө түгээмэл итгэл үнэмшил гэдэг зүйл маань ганхаж эхэлж л дээ. Нэг хоёр нөхөр шийдвэр гаргаад л одоо дэлхийд дахныг өөрчлөлт хийждэг. Хэдэн мянгаар нь одоо ингээд зөв бус үйл явдлуудыг бий болгочдөг. Тэгэхээр эн чинь одоо бид нар хүнд найдах вэ? Юунд итгэх вэ? Магадгүй одоо зүгээр мөрөөр амьдарч болох уугүй юу те? Юу бодож санаж явах ёстой юм бэ гэдэг ийм эргэцүүллүүд тулгарсан. Тэгээд түүн дээр Камио өөрийн гэсэн тийм Бисопийн одоо эргэцүүллүүдтэй шингээсэн ийм Бисопийн одоо ийм ёгтлолт тий зохиолуудаа бол гаргасан байдаг л да. Тэгээд түүний бол хамгийн тод илэрлэл нь тахал гэдэг арман байгаа юм. Хол дээр нэг ийм утгатай би одоо тэрийг яг хаана гарсныг сайн санахгүй нэг юу гардаг. Эрүүл инх байгаа хүмүүсийн тайван нойрсож одоо тий шүн тайван унтаж амарх нь тахал туссан хүний амнаас илүү үнэтэй гэсэн утгатай нэг зүйл гарсан. Би тэрийг уушаа бүр ингээд бүх би ингээд тий юу вэ гэдэг дахин уушаад тэг яг ингээд зүгээр өвчнгүй эрүүл хүн 50 нойрсож нэг шүнийг сайхан сэрэлгүү 5 тухтай унтаж амарх нь тэр халдвар төвчтэй хүний амнаас илүү үнэтэй гэдэг зүйлийг би тэр яг өгүүлбэрийг бүр ингээд ойлгохыг агүй хичээсэн. Магадгүй би болохоор тэрийг өгж бодсон гэхээр тахал туссан хүн гэж за нэгдүгээр өвчтөнд туссан мэдээж тахал туссан хүн болгон өөхөх ёстой биш л дээ. Гэхдээ тэр хүний хувьд те амьд үлдэх магадлал нь бас ингээд хүндрээ явчихж штэ энэ зохиол дотор бол тэгэхэд эрүүл байгаа хүн нь 50 нойрсох нь илүү үнэтэй гэдэг нь яагаад ч баралж үнэн ч юм шиг те яг өвчнөд нэрвэгцэн гэдэг утгаараа биш тахал шиг байдлаар те оюун санаанд тэгж илж ирсэн ч гэдэг юм уу те тахалтай зүгээр ингээ яг тахалтай өвчнөд биш гэхдээ тэр хүн тахалтай тэр хүн баргалж тэр хүний аим болвол нэрнгээсэл одоо оюун санааны хувьд ч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар тэр ялцраагүй те эрүүлээрээ байгаа хүн нэрнгээсээ тэр хүний нэг шүний нойр барал тэр хүний амнаас илүү нэрээ үнэн ч юм шиг зүгээр яг тахал өвчин цар тахал өвчин одоо чинь COVID-19 гэ ярих юм бол тэр мэдээж айгүй муухай хүмүүнлэг биш үзэл бодол та те яахлаараа тэр тахалтай хүн чинь гэсэн амьдрах хэрэгтэй ч гэдэг юм. Гэхдээ илүүтэйгээр тэр өгүүлбэр бол надад жишээ нь ингээд бүр хэсэг ингээд бодож модод за яа тахалтай хүн яачдаг үлээ тахалгүй нь яачдаг үлээ гэдэг юм уу те
айгүйх юм бодогдуулсан. Зүгээр л зохиол бол биш. Яалтчгүй зүгээр л нэг байж идэг те ингийн роман ч юм уу зохиол бол биш. Цаанаасаа уулаасаа Ками өөрөө мундаг философч хүн. Тэгэхээр тэр ингээд ийм тахал гэдэг зүйл дотор тэр хүний амьдралын одоо эрүүл нийгмийн үнцэн гэдэг юмыг яаж амар шингээж шигтгэж өгсөн бэ? Бид нэр хэрвээ ингээд ямар нэгэн байдлаар босормог зүйлийг ч гэдэм үү те тэрийг ингээд цааш нь дөвгөөлгөд аваад ингээд явах юм бол яг ингээл цар тахалт нэрвэгдсэн юм шиг амьдрал биднийг хүлээж ээж болно гэдэг юмыг үнээр гайхамшигтайгаар харуулсан. Тэгээд тэрэн дотор ингээл ерөөсөө зүгээр л нэг энгийн өдөр хөврөх одоо тэр Рио юм чи ээжийнхэн дүрслэлч гэдэг юм уу те ингээл бүх зүйл дээр бол ерөөсөө ингээд эргцүүлэхгүй өнгөрөх зүгээр ингээд ингээд өнгөрчих бүх хэсэг баргалж байхгүй. Яг энийг одоо яг өнөөдрийн яг ийм үнэнгээсээ цар тахал гэж өвчнөд байгаа энэ үед хүмүүс айгүйх унших хэрэгтэй ном шиг надад санагдсан. Тэгээд айгүйх бодох хэрэгтэй. Бусдаас илүү дээр гэгдэх хүмүүс хүртэл өнөө үед өөрийн гараар хүний амийг хөнөөж бай гэхэд өрөөлийг түрхэрч хөнөөлөхдөө хүрдгийг цаг хугацааны явцад би олж харсан билээ. Яагаад гэвэл тэдний амьдрч буй ертөнцийн логик энэ. Жишээлбэл одоо манай уншигчид одоо энэ номыг уншаад өөрийн чинь хэлж байгаагаар одоо ингэж боддог, амьдралаа эргэцүүлдэг, өдөр тутмын амьдрал чухам яагаад ингэж вэ гэж бодох хүмүүс ч байна. Гэхдээ дийлэнх олон ийм асуулт өөртөө тавьдаг шүү дээ. Тийм ээ. Энэ зохиол дээр их айхтар ишлэлүүд их байгаа юм л да. Одоо шинэ энэ дээр ингээд тахлаг гэл нэг өвчний тухай л ингээд мэдээж яриад байгаа. Гэтэл тэд нэг өгүүлбэр байгаа юм. Дахлын нян хизээж арилдгүй гэж нэг өгүүлбэр байж. Дахлын нян хизээж арилдгүй. Тэр бол бараг төгсөлтөнд санаж байна. Бараг тахал бол бараг амьдралын бараг нэг хэсэг гэсэн шүү утгатай үг хүртэл байждаг. Тэр нь яг нөгөө цаад утгаараа бид нар нөгөө тахал гэдгийг нүдэнд харагдаж байгаа. Ингээл өвчин тусаад эхлэнгүүд л нэг аюулт юм толгоронгууд тэрийг яг за энэ бодиттой аюул гэж боддог. Толгорох үед нь бодиттой аюул гэж боддог. Тий. А гэтэл яг бодиттой аюул тулгараад нөгөө хот маань ингээд бүслэлтэнд ороод өөрөөсөө нөгөө хийх ажилгүй нөгөө амьдралын идэх байхгүй болчихгоот нөгөө цар тахлаас чинь илүүтэйгээр санаа зовох зүйндээ гарч эхэлсэн. Одоо нөгөө хайртай бүсгүүдээ очихоос ахгуулаад хайртай хүнээ санахалцахаас ахгуулаад а гэтэл эсэргээрээ бас тэр нь сайнаар нөлөөлж байгаа тохиолдол бас өндөө гарч байгаа. Тэр чинь тахал гэдэг нь зөвхөн өвчин биш. Зөвхөн өвчин биш. Үгзэл санааны тахал асуудал зөндөө байна гэдэг юм бүгдийг нь ингээд хөндөж байгаа хөөхгүй. Зарим хүнд тахал нь бүр сайнаар нөлөөлж байгаа энэ зохиол дотор бол. Бүр тахлын дараа бүр амьдралын дэшилж гисэн. Бүр одоо гэр бүлээ бүр илүү сайн одоо бидний бас нөгөө энэ карантины амьдралд харагдлаа шүү дээ. Гэр бүлийн их найгаа бүр илүү танилцлаа гэдэг бид нар тоглоомор ярьжсэн те. Тэрнтэй холбоотой шивж байгаа. Тэгээ энэ дээр нэг голлох нэг 4-5 дүр гарч байгаа юм л та. Тэгээ тэр дүр бол бас сонирхолтой ингэ задлаад ярих юм бол тэр нэг сэтгүүлчийн дүр байна, нэг жуулчин байж байгаа. За нэг юуны цагиргааны төрийн цагиргааны нэг ажилтан албан хаагчийн нэг бас сонирхолтой дүр байж байдаг. Тэрний хажуу өрөөнийх нь нэг худалдаачны дүр ингээ байх жишээтэй. Энэ бүхэн маань бүгд нөгөө очиж нөгөө зохиолын нөгөө гол дүр болох эмчтэй холбогдож байгаа юм л да. Тэр эмчийн дүр бол миний бодлоор хамгийн бодиттой дүр байна. Бүх юмд хутгалтаж явж байгаа. Зохиолын дүр ш. Зохиолын ер нь хамгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Зохиолын бусад дүрүүд бүгд нөгөө эмчтэй ирж асуудлаа ирдэг. Одоо яах вэ? Би ингэмээр байна. Одоо би оргомоор байна те. Эсвэл би цогтаамаар байна. Эсвэл энийг би болмоор байна энэ төр гэдэг. Тэд нар бол нөгөө төр зургийн юм яриад байдаг. Эмч болохоор нөгөө за энэ хөл хориотой байна. Хөл хориотой байна. Болохгүй байна гэдэг. Тийм улс хууртай асуудлыг улс хууртай хараад байгаа байхгүй. Нүүдэл нь болохоор ерөөсөө төр зургийн хямрал дотроо л хутгалтай яваад идэг. Тэгэхээр энэ зохиолыг ингээд уншиж байхад бол айхтар сүрхий одоо үйл явдал гардаггүй. Тийм. Зүгээр л хүмүүсийн хоорондын яриа одоо өөрийн чинь саяын ярьснаар ийм л одоо үйл явдал болдог. Гэхдээ өөрийнх нь тийм хүүрнэлийн онцлог байна. Тэр энгийн одоо бидний амьдрал ч гэсэн өдөр болгоо ингээл одоо тийм их донцлоготой юм болдгоо шүү дээ. Өглөө ажилдаа явдаг, ажил дээр очдог, хүмүүстэй ярьдаг, ирдэг. Ийм амьдрал уг нь бид нар амьдрдаг. Тэгсэн мөртлөө номноос айхтар үйл явдал хөөж, тийм ээ. Ийм жирийн энгийн юмд агуу юм байна гэдгийг олж харахаасаа илүү номноос тийм үйл явдал хөөд идэг. Тэгэхээр энэ зохиолыг уншихдаа, энэ номыг уншихдаа арай илүү
өөрсөнтэйгөө хариу одоо харьцуулж бас нийгэм орчинтойгоо хүмүүс ингэж харьцуулж ингэж уншихал юм бол хүнд юм өгнө үү гэхээс биш номноос янз бүрийн үйл явдал ирж тэгээ тэрийг одоо хүнд сонирхолтой маягийн харьцуулж унших асуудал биш шүү дээ. Нийгэмтэйгээ бүр ингээд одоо нөгөө харьцуулж яг таны сая хэлдэг шиг тэгж унших юм бол улам айгүй амттай. Ер нь ингээд зөвхөн камигийн зохиолдорч биш. Ер нь ингээд ажиглаад байхад бид нар чинь бас нэлээд ном уншиж, ном одоо гаргаж уншигчтайгаа бас харьцаж байна. Тэгэхэд хүмүүс бол нэг тийм нэг ойр зургийн амьдралын асуудал талаас цааш нь хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл нийгмээ, олон нийт бид нэр ингэж олон тоондор юмыг бодож, олон тоондор асуудлыг хувиргаж үзэх тийм сэтэл их дутдаг юм шиг байна. Тэгэхээр тэр чинь юу харуулдаг байх вэ гэхээр бид нэр дэндүү нийгэмшээгүй, дэндүү нэг байглаараа, дэндүү нэг өөрийнхөө радиусаас хэтрэхгүй тэр орчинд амьдраад байгаа юм шүү. Тэгэхээр энэ улс орон гэдэг чинь монголчууд гэдэг чинь нэг тийм нэгдмэл нэг систем, нэг хамтын ийм бүтээн байгуулалтанд оролцож чинь гэж үзэх үү? Иргэншлийн соёл байхгүй тийм. Эндээс зохиол дээр бол одоо юу гэдэг яг л тэр урсаал өнгөрдөг хүмүүсийн амьдрал тэгэл хайртай дотныхоо үнийг санах ямар маргааш бид нар юу болохыг мэдэхгүй ингээл за одоо сайн яваарай бие сайн эмчлүүлээд ирээрээгээд эхнэрээ эмчилгээнд явуулчаал үлдсэн риемчтэй ингээл бүгдээрээ маргааш юу болохыг хэн ч мдээгүй ингээл тэр орон хотод ирсэн ингээл аяллаар ирсэн байсан хүмүүс тэгсэн чил нэг л өдөр тэнд ингээл тахалт игдээл бүгд тэр газраа ингээл хоригтол тэгэхэд ингээд хүн болгон өөрийнхөө манераар яаж тэрэнд ингээд реакц гаргаж जैन те хин нэг нь одоо тэр энэ тахлаас айгаад эсвэл одоо энд би өгчгүй дээ гэснээс айгаад өөрийнхөө амийг бодоод ингээд явж जैन эсвэл харин яг энтэй тэмцэх хэвээр одоо жишээ нь яг тэр эмчийн дүр бол үнэхээр ингээд хайрламар тийм дүр те яг тэр номыг уншиж байхдаа би яг өгүүлэгч нь тэр эмч байгаасаа гэж агай хүсчихсэн тэгээд яг хамгийн сүлд нэмж байхаар нь бүр амар баярлсан. Тэгээд тэр одоо ингээд юу гэдэг хүн болгон ингээл амиа бодоол эсвэл ингээл ашиг хонжоо хайгаал ч юм уу эсвэл ингээл айгу гутранг байгаал эсвэл өө надад хамаагүй гэл ингээл айгу хитрхи өөдрөг байгаал ингээл хүн болгон ямар нэгэн байдлаар ингээд хувийн эмоц сэтгэл зүйтэй ингээд бүр ингээд автагдаад явчихж байгаа ингээд энэ төр тахал үүсэнгүүт тэгэхэд тэр одоо зохиолын өгүүлэгч Рио эмч маань бол ингээд яг зөвхөн өөрт оноогдсон ажиллаа тийм маш нэгт нямбай хийгээд тэр нь ямар нэгэн өөдрөг үзлээрч биш гутран үзлээрч биш яг байгаар нь хүлээж аваад тэг хүн болгонд зохиолд гарч байгаа нөгөө дүр болгонтой ингэж дандаа тийм цаанаа нэг юм чин сэтгэлээсээ тэгсэн хэрнээ нэг амар юм наалдсан биш тийм харилцаатай ингээд явж байгаа тэр гол дүр бол яг надад өнөөдөр яг цар тахалтай яг ингээд тэмцээ явж байгаа эмчнэр тий яг л бид нэр хизээч эмнэлгийн орчинд нь цар тахлын яг тэнд ингээд халдварт нэрвэгдсэн хүмүүс ямар байгааг бид нэр энгийн хүмүүс мэдэхгүй төсөөлж чадахгүй тэгэхээр энийг уншаад бол бүр тэрийг ингээд агуулсан ойлгож байгаа л хэдийгээр бид нэр эмч нарыгаа ойлгохыг ядарч ийн гэж ярьж байгаа боловч тэр зүгээр л яриад үдээ юм а тий. Ил аимшиг дүр зурагтай бид эвлэрэх ёстой. Тим өндөрлөг дээр гараад ирэхээр бүх зүйл балран арилж ижилсэн уусна. Нүдний иш шудраг бус явдлаас үнэн мөн чанар шижир алт мэт ялгарн тунна. Эндээс зохиолын эхний бүлэг эхлэхэд л ингээд яг дүр зураг харагдаж байгаа юм л та. Тахал гарлаа гэдэг эмч хамгийн түрүүнд мэдчихэж байгаа юм. За тэгэл нөгөө мужийн захиргааны хүмүүст ингээд хэлсэн. Гэтэл за яг тахал яг тахал мөн үгүй юу? Батлыг, харыг, өмнө саван дэгдэхгүй 50 байлгая гэдэг ингээд хойш нь тавиад идэг. Эмч бол нэг бодиттой аюулыг харчаад үгүй ингээд байгаад тахвал энэ 200 мянган хүн чинь 2 сарын дотор ингээд яана манаа л гэдэг идэг. Гэтэл нөгөөт нь ингээд хариу гаргахгүй хүлээгээл шийдвэр авнаа засгийн газар мэдж байгаа. Өөрөөс судалж чааш тэгээд зайлшгүй юм байна. Гэл байгаад идэг. Тэгээд ингээд уншингууд яг нөгөө одоо нодон өвлөөс ахгуулаад одоо хүртэл ингээд явж байгаа энэ манай энэ одоо манай энэ төр засаг нийгмийн хоорондоос зөрчилдөө үүсэж байна шүү дээ. Одоо ингээд вакцинаас ахгуулаад асуу зөндөө байна. Тэр бүр ингээд нэвтрэх тал шиг уншигдчих. Яг үнэ. Тэгэхээр бид нар энийг туулаагүйш бидний амьдралд яг дайрчлаа. Жишээлбэл тахал эхлэхэд хамгийн эхлээд бид нар юу хийж чадсан бэ? Зүгээр л үүдэ хаацсан. Тэ? Ингээ үүдэ хагаад
чагтлаад хүн оруулахгүй, хүн гарахгүй. Тэгэхээр тэрэн дотор бол тахал одоо дэгдээд сүттэй юм болохгүй шүү дээ. Ингээд сонгуул хүрчихэж байгаа. Тэ? Одоо ингээд вакуумдж байгаа. Сонгуул хөрөнгүүд бүх юм хаягдаад тэгээд дараагийн сонгуулиуд бас нэг хэсэг хугацаанд гэж вакуумдж байгаа. Одоо эргээд ийм байдалд орж ийн гэхээр ерөөсөө энэ төр засаг эрх баригчдын энэ тахал энэ бодлого юмнууд бол ерөнхийдөө сонгуул ерөнхийдөө өөрсдийн эрх ашигыг хамгийн түрүүнд хагасан болохоос биш жинхэнэ тахалтай тэмцэх асуудал. Тэр бол дараагийн асуудалд орчих шиг байна. Нөгөө нэг цаад санаатай нь уялдуулахад бол одоо энэ Рио эмчийн дүрээр бол би илүүтэйгээр одоо тэр нийгэмд чинь занал хийлээд байгаа те ямар нэгэн байдлаар эрх чөлөө гэж боомлох гээд байгаа тэр энэ үзэл санаач гэдэг юм уу те тэр суртлын эсрэг тууштай зогсож байгаа тийм бас нэг тийм одоо баатарч гэдэг юм уу те эсвэл зүгээр л айгу өөрийнхөө хувийн таа үзэлд үнэнч үнд зүйлээ зөвөр ухаарсан тийм хүний нэг дүр бас нөгөө талаас харагдаж байгаа юм шиг санагдсан. Би өөрөөсөө ч сээр л явна. Бас бид цөмөөрөө дахал дунд амьдрсаар бүг ойлгож тэгээд л амар тайван амьдрал нь үрд баяртай болсон доо. Амар тайвныг би одоо хэр ирж хайсаар л. Яг хүн болгонд шийдвэр нь гарч ирэхгүй байхгүй төрийн тий. Тэгээ энэ чинь хаа сайгүй эрх баригч одоо төр засгийн хүмүүсийн зан харан шиг ийм л байд юм байна. Тийм ээ? Тэрээс ганцхан монголчууд биш. Гэхдээ хаа сайгүй ийм байдаг гэд бид нар тэднэрт тэр эрх чөлөөг нь өгөөд явах юм уу? Энэ дээр л асуулт байх шиг байна. Өөрөөр хэлбэл бид нар бусдыг дуурайж сэтгэл санаа ингэж тайвширч болохгүй үстэй л гэж хэлэх гээд байгаа юм. Яг тэгвэл энэ ном бол одоо Франц тэр Алжирт болсон үйл явдал тийм ээ. 100 жилийн өмнө болсон үйл явдал. Гэтэл бид нар 100 жилийн дараа яг л энэ байдалтай адилхан байна гэдэг чинь. Одоо юу гэдэг юм бэ? Одоо тийм сэтгэл амар байх. Юу гэмээр юм бэ нэрээ. Тийм учраас энэ зохиол бол ер нь бидний ярианы гол зорилго бол ном зохиол гэдэг бол биднийг орчин тойронтойгоо одоо ойлгох, тэрэнд идэвхтэй оролцох, тийм ээ. Хой хүн гэж хийн, нийгэм улс орон гэдэг бол хой хүмүүсээс бүрдсэн. Бид нар тэрний нэг нэгж энэ утгаараа одоо хүн болгон бас уншиж хоорондоо бас ярих. Бид гурав шиг бас ингэж ярих тийм юу усандул байгаасаа. Гэхдээ нэг ойлгосон бас гоё ийм санаа байгаа. Оршихуй гэдэг одоо төбөө орны төбөө гэдэг оршихуйгийн асуудал яагаад байгаа шүү дээ. Оршихуй гэдэг чинь хүн ингээ хүн болоод төрцөн л юм бол. Тэ? Нэр өөрсдөө одоо төрийгээ төрөг ухамсаргүй төрж штэ. Цэцэг болоо ургацсан л юм бол энэ амтай зүйлс чи өөрөө ингээ бий болцсон бол оршиж идэм юм ерөөсөө. Тэгэхээр бид нар нөгөө хүн юун дээр ярихдаа нөгөө байх уу гэдэг асуудал чинь бид нар болохоор яг ингээд өөрсдөө ямар үйлдэл гаргаж яах, үзэл санаа хэлж яах те энэ болгон чи өөрсдийг бүтээдэг одоо байх уу гэдэг асуудал юм байна л та. Оршихуй чи болохоор тий төрцөлм чинь оршиж байгаа юм чинь уусаа. Тэгэхээр чин төбөө орны төбөө гэдэг чи яг энэ хүн байх уу эс байх уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэр чи энэ хоёр чи юм ондоо. Тэгээ энийг бол яг тахал дээр бас хөдөлж гаргаж тавьсан байлаа. Өөрөөр хэлбэл орших байх хоёр бол их өөр юм. Тий их өөр. Байна гэдэг чинь амьд. Тий. Оршин гэдэг чи одоо ингээд энэ дээр тавьчихсан чинь тэгээ энэ чигээрэл байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол оршоод ах шиг байна. Тийм ээ? Бид нар илүү хүн байх, баймар байх ёстой байхгүй. Тэр тусмаа Монгол хүн байх. Тий? Илүү биднээс амьд юм, илүү биднээс тийм итгэх зүтгэл бидний оролцоо хэрэгтэй гэж тэрийг л байх уу гэдэг байгаа шүү дээ. Тий? Тэр хэлж хэлж шүү дээ. Тий. Яг харахгүй маш олон зохиол дээр энэ талаар өгүүлдэг. Энийг янз бүрээр бас ярихгүй бол зүгээр л одоо оршихгүй байх уу гэж ярихаар чинь хүмүүс за эдгээр философийн юм ярьж явах шиг байна гэж хайдаг юм шиг. Хоны бодоод. Тий. Тэгэхээр эн чинь өөрөөсөө бүр хамгийн амьдралын наад захаас нь их олон талаас энийг
ярих тусам энэ илүү их тодорч хүмүүсийн амьдрал руу ойртох ёстой юм болов. Бодгоогүй л байгаа байхгүй. Яг тахлыг уншаал яг энэ талаар бас аюул их бодож байгаа юм байгаа байхгүй. Түрүүн хоёрын манаас хэллээ нэг залуучууд маань ялангуяа энэ номыг анхааралтай уншаасаа. Тэгээ эндээс бол нөгөө юу гэдгийг нөгөө энэ одоо улс төрийн сэрэмж гэх юм уу, нийгмийн сэрэмж гэх юм уу те. Яг залуучуудын хувьд нөгөө энэ оюун санаагаа маш одоо хурцлж яг энэ одоо бидний хүрээлэн байгаа энэ одоо гэдгийг бид нарыг үл тоосон одоо шийдвэрүүдийг өгдөгөндөө те хайхрын зүгээр гаргаж байгаа энэ үйл явдлуудын мөн чанарыг нь яг энэ тахал дээр гарч байгаа шиг бас нээж хардаг байгаасаа тэрийг бас ярьдаг байгаасаа гэдэг юм бодол төрсөн надад бол хаашаач гарах аргагүй хизээ дуусах нь мэддэхгүй хитийн ирээдүг харах боломжийг маань тас хитл хааж өргсөн энэ хорио биднийг барьц алдуулан тунчиг ойрхон атлаа тэртээ холболж хувирсан он цагийн тухай дурсамжийнхаа учир начрыг олж ялгаж салгах чадваргүй болголоо. За тэгэхээр бид нэлээ ярьчлаа. Тэгэхээр энэ номын талаар ялангуяа уншигч нарт бас нэг тийм энгийн хэл энгийн яриагаар хүрсэн бол одоо бидний зорилго биелэгдэнэ. Тэгэхээр энэ ном бол одоо энэ зуны ном байгаасаа гэж бодож байна. Би нэг юм хэлчихээн. Энэ нөгөө хэл найруулга байна. Редакторын ажил. Камич одоо тэгээд нөгөө юм уу гэд философтай бичдэг гэдэг одоо юу ахгүй. Амар хүнд урт тийм өгүүлбүүд аюу ихтэй байдаг байхгүй юу? Ер нь бол би бас англиар нь харж ирсэн. А тэгтээ эн чинь нөгөө яг их хэлээ бид нэр редактораараа тий их хэлээ ингэж гоё гаргаж зохиолыг орчуулна гэдэг чинь яг надад бол тахал дээр бол харагдсан. Үг үсгээ алдаач байхгүй лээ. Ойлгохгүй. Тэгэнгүүтээ харин ойлгомжгүй тийм урт өгүүлбэрийг гоё ингэж гоё салгаж хийж өгсөн байгаа байхгүй. Энэ номдэр чи урт сонжирсан юу гэдэг шүү дээ. Тэгээ нэгэн талуугасаа Joyce шиг бичлэгтэй биш бол тэгж гоё салгаж ингэж оруулж өгсөн байхгүй. Тэг чи хилээ бид нар ашиглаж шít. Тэ? Харин орчуулгын тэгж орчуулга тийм редакторын ажил дээр бас нэрэ. Редакторын ажил гэдэг юм аягүй сайн явсан байлээ энэ номон дээр бас. Тэг би өмнө бас Монголд орчуулагчсэн нь бас уншижсэн л та. Жохо явдгүй маа. Тэг энэ номын юу ах шиг байна. Дизайн, шрифт гэдэг асуудлууд бас их юу ах шиг байна. Хүний нүдэнтэй нүд ядраахгүй харагдана. Тэр утгаараа бол маш гоё уншигдчихлээ ер нь. Тэрэн дээр бид нар ч одоо аймаа тавьдаг. Өстой чадхаасаа чадахгүй хүртлээ хийдэг. Тэгэхээр ер нь бол орчуулгын зохиол, орчуулгын бүтээлүүд дээр ойлгохгүй байна гэдэг чинь их гачлантай. Тэг хүмүүс яг хэлдэг л дээ явахгүй байна гэж. Тэгэхээр л бид нэр үнэхээр одоо гонсойдаг л да. Зохиол уншигдахгүй бол одоо тэг яаж ойлгох юм гэсэн юм маань байх. Харин тийм учраас хэрвээ орчуулга, найруулга тэгж болсон бол хүмүүс төрөх байхаа гэж найдаж байна. Тэг би сүүлд бас анзаарч байхгүй одоо энэ дизайн харахад энэ Монстрийн зураач төр мөх гэд зурсан авцсан тий. Яг нэг тийм хүүтэн хотын дүр төрх ингээ харагдаж байгаа юм. Ерөөсөө нэг тий. Тэгээ нэг шүн гэрэлсаад энд чи аах нөгөө дуудлаараа гэж явдаг штэ тий. Тэр мөр ингээл баг харагд. Тэгээд би сүүлд яг уушиж чана анзаарахгүй. Яг ингээ дээврээр ингээд хүмүүс бас анзаараагүй үйл нэрэ тахал гэдэг яг ингээ бичсэн байгаа байхгүй. Дээврээр нь тий. Тийм гол төрийн эмч маань бас захын хорооллоор явж өвчнүүдийг вээр очиж үздэг. Тий. Бас юм онцлогтой. Тэгэл оройн чи тэгэл ингээ юунд орцсон юм бол хүүтэн хөндөй тий хүмүүсийн харилцаач эвгүй болцсон сүултээ тийм хот болчихж байгаа штэ. Сүлт нь одоо ламын хамгийн том ихтгэл тавьж байгаа юун дээр нь баг хүн бийдэг штэ. Анх яаж яхад нөө битүү шавцсан байдаг байсан. Тэг яг тийм дүрийг нь яг ингээ гоё дизайны юу юм уу айгуу гоё гаргаж урлаж өгсөн байлаа. Ном гэдэг бол ингээд нэг бүтээгдэхүүн. Тэ? Хүн ингээд барьж जैन. Хүн хавцын яаж хүн ингээд сүхж जैन. За тэгээд ширийн энэ янз бүрийн одоо зайнууд бид нэр бас өгдөг тий. Энд ч бас нэг амьсгал. Уншчил ивэл яасан ч ядыг гаргаж иж болохгүй асуудал байгаа байхгүй. Ном бүдээ бол энэ дотроо амьсгалтай нэг тийм хэмнэл байх ёстой. Тэр болгонд бид нэр шрифтийг номын дизайныг тааруулахыг хичээдэг. Тэр нь хүмүүст номыг ингээд нэг хуудснаас нөгөө хуудас руу явахд бас их хэвтэйхэн санагддаг. Тийм учраас номыг ингээд зүгээр нэг тийм нэтээр уншаад тий эндээс бас өөр шүү. Тэрийг бид нэр энд бас хичээдэг. Ном бол бас нэг урлагийн бүтээл гэдэг талаас нь бас сая хэлэх шиг боллоо. Би тэр талаас бас нэмээ хэлчихье. За ингээд та маш их баярлалаа. Энэ зуны өдрүүдийг энэ номоор эхэлж байгаадаа бид нэр одоо бас урамтай байна. Хүнд нэртэй ч гэсэн маш чухал ном. Тий одоо бид нар нэг айхтар мухар сүсгтэй байхгүй.
Тэгээ тахал гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг гэсэн шүү дээ. Тэгээ тийм учраас одоо пах пүү гэж байх хэрэггүй. Ер нь бид нэр амьдрал чинь сайн муугаар сав дүүрнэ гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас магадгүй зөвч бич магадгүй гэж бодож байна. За баярлалаа. Сайхан зуныг зузаан намтай өнгөрүүлцгээгээрээ. Тийм, зуныг зузаан намтай өнгөрөөгөө. Энэ бол харьцангуй ус гайг байна. Хагас зузаан нам байна.